Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийж байна. Баянзүрх дүүргийн 500 мянган иргэн рүү Нямбатар нуруугаа харууллаа. Яагаад ингэж хэлж байна гэхлээр 3 сарын 2-ны өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаж нийслэлийн төсвийн тодтголыг хийсэн. Үүн дээр зөвхөн Баянзүрх дүүргийг 27.2 тэрбум төгрөгөөр татврын бүрдүүлэлтийг нэмэгдүүлсэн. Энийг өмнөх 2025 оны 12 сарын төсвийн хуралтай нийлүүлээд нэгтгэхэд ингээд төсвийг харахаар нийслэл рүү энэ жил бид бүхэн 214 тэрбум төгрөгийг нийслэл рүү 2026 онд төвлөрүүлэн өгөх ийм шаардлага үүсэж байгаа. Энийг бид бүхэн төвлөрүүлэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэж? Энэ татврыг нэмэгдүүлээд иргэдийн маань нуруунд дээр маш том ачааг үүрүүлж байна. Энэ татврын мөнгийг энэ иргэд чинь бүрдүүлдэг. Энэ татврын мөнгөний зөв зохистой бид бүхэн нийгэм дээр гарч ажил алба зохион байгуулах учиртай байдаг. Гэтэл зөвхөн Баянзүрх дүүргээс 214 тэрбумаар буюу өмнөх жилийнхтэйгээ харьцуулбал 44%-аар нэмэгдүүлж байгаа. Бусад дүүргүүд Баянгол, Хан ул дүүрэг гэх мэтчлэн дүүргүүд зөвхөн 11-13%-аар л нэмэгдүүлж байгаа. Яагаад тэгвэл Баянзүрх дүүрэг дээр ийм өндөр татварыг тавьж байгаа юм бэ? Хоёр хүний асуудлаа ингэж хооронд нь хольж утгаж болж байгаа юм уу? Ингэж 500 мянган хүний ажил амьдралаа тоолж болж байгаа юм уу? Энэ хүмүүс өнөөдөр Баянзүрх дүүргийн 500 мянган иргэнийг чөлөөлөө сууж байгаа дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нар. Бид бүхэн 500 мянган иргэнийхээ өмнөөс эрх ашигыг хангах үүднээс бид өнөөдөр мэдээлэл хийж байгаа. Өнөөдөр сүүлийн 5 жилийн хугацааг тооцоод үзэхэд татвар бүрдүүлэлтийг тооцоод үзэхэд хамгийн Баянзүрх дүүртэй хамгийн ойр байж болох дүүргийг сонгойхон дүүрэг гэж нэрлэдэг. Хүн ам газар нутгаар дөхөж иргэнгээ аяддаг гэж ойлгож болно. Тэгэхэд сонгойхон дүүрэг өнгөрсөн 5 жилийн хугацаанд 63 тэрбум төгрөгийг төвлөрүүлж нийслэлд өгсөн бол Баянзүрх дүүрэг 741 тэрбум төгрөгийг сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэлд төвлөрүүлж өгсөн байна. 10-11 дахин их гэсэн үг. Үүн дээрээс манай Баянзүрх дүүргийн иргэд маань ойлгох байх гэж найдаж байна. Яагаад сонгойхон дүүрэг тэгж их хөгжөөд байгаа юм? Яагаад Баянзүрх дүүрэг өнөөдөр ийм байдалтай байгаа юм? Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд нь тэгш бус хуваарлагддаг. Тэгш боломж байж шударга нийгэм бий болно гэж. Ялгуул хөгжлийн садаа болно шүү гэдгийг энэ хэвлэлийн урлаар та бүхэнд бас хэлмээр байна. Баянзүрх дүүргийн иргэдээ бид бүгдийг дэмжээрэй. Татврын энэ орлого бүрдүүлэлтийг багасгуулахын төлөө хамтдаа уу хоолойгоо нэгтгэмээр байна гэж та бүхнээс хүсэж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг дахин хуралдуулж энэ Баянзүрх дүүрэг дээр тавьсан татврын энэ орлогоо бууруул гэж танаас шаардж байна. Өнөөдөр бид нар Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын 38 төлөөлөгч 500 мянган иргэнийхээ эрх ашигыг хамгаалж нийслэлийн намын дарга Нямбатарт дуу хоолойгоо хүргэж байна. Өнөөдөр бид нар шударга ёсыг шаардж сууж байна. Нийслэлийн 2 том дүүргийн хөрөнгө оруулалт, нийслэл төвлөрүүлж байгаа татврын орлого яахаар юм харьцангуй ялгаатай байгааг бид нар үнэхээр гайхаж байна. Бид нар энэ 500 мянган иргэдээ яаж амьдруулах вэ? Яагаад энэ олон мянган аж ахуйн нэгжийн нуруунд дээр энэ ачааг өөрүүлж татврыг нэмж байгаа? Сүүлийн 4 жилээр энэ хөрөнгө оруулалтын байдлыг харж үзэхэд бол Сонгойхон дүүрэгт 27 цэцэрлэг баригдаж байхад Баянзүрх дүүрэгт 9 цэцэрлэг баригдаж байна. Сүүлийн 26 оны төсвийг бид нар харахад Баянзүрх дүүргийн 43 ороонд хороо өрхийн эрүүл мэндийн төвийн нэг барилга худалдаж авах төсөв суусан бол Сонгойхон дүүрэгт 7 өрхийн эрүүл мэндийн хорооны байр худалдаж авах төсөв суусан байх жишээний ийм ялгаралтай бүтээн байгуулалтыг бид нар эсэргүүцэж байна. Өнөөдөр энэ Баянзүрх дүүргийн 43 орооноос сонгогдсон тэр дундаа энэ Монгол Ардын намын 38 төлөөлөгч нар 10-20 мянган иргэнийг төлөөлж бид нар иргэдийн дуу хоолой болж ажиллаж байна. Өнөөдөр бид нар хороон дээрээ ямар мөнгөөр ямар бүтээн байгуулалтын ажлыг хийх юм? Энэ хороон дээрээ тулгандаад байгаа бид нар сургууль цэцэрлэгийн асуудлыг яаж шийдэх юм? Өнөөдөр 20 мянган иргэнтэй хороо өдөрт 500 иргэн түрээсийн байранд өрхийн эмнэлгийн үйлчилгээг иргэдэд үзүүлээд ажиллаж байна. Бид нар энэ ахмад настан хүүхдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээний асуудлыг яаж шийдэх юм? Сүүлийн 5 жилийн байдлыг харахад Сонгойхон дүүрэг 63 тэрбум төгрөг нийслэл төвлөрүүлсэн бол Баянзүрх дүүрэг 635 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Бид нар энэ шудраг бус
асуудлыг үнэхээр эсэргүүцэж өнөөдөр дуу хоолойгоо хүргэх цаг нь болсон гэж манай дүүргийн төлөөлөгч нар тэр дундаа Монгол Ардын 38 төлөөлөгч нийслэлийн намын дарга Нямбатараас шудраг хэсэг шаардаж сууж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид нар өнөөдөр яагаад бухимдаад байгаа юм бэ гэхээр Баянзүрх дүүргээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бид энэ иргэдийнхэн дуу хоолой болж иргэдийнхээ өмнөөс хийж хэрэгжүүлэх ажлаа хийн гэсэн үүднээс энд сууж байгаамаа. Тэгээд өнөөдөр зүгээр бодиттой тоо баримтал ярив. Баянзүрх дүүрэг, Сонгон найрхан дүүрэг гэсэн хоёр захад байгаа маш том хоёр дүүрэг бий. Энэ хоёр дүүрэгт яагаад ийм ядгууртай хандаад байгаа юм бэ? Нийслэлийн засаг дарга бөгөөд нийслээс сонгогдсон нийслэлийн төлөөлөгч нийслэлийн засаг дарга бөгөөд Нямбатар та юунаас Сонгон найрхан дүүргээс сонгогдсон байж болно. Гэлээгээд энэ татаасыг яагаад ингэж өндрөөр тавиад байгаа юм бэ? Баянзүрх дүүрэгт сүүлийн 5 жилд 740 гаруй тэрбум төгрөг. Тэгэхэд Сонгон найрхан дүүрэгт 65 тэрбум төгрөг. Энэ тэнгэр газар шиг зөрүүтэй бүхэл бүтэн 10 гаруй пунктэр зөрчсөн. Ийм байж болдгийм үү? Тэгээ энэ дээрээ та нэг хариулт өгөөч. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь энэ одоо сүүл тавигдсан энэ 27.2 тэрбум төгрөгийг чинь хаанаасаа юунаасаа гаргаж өгөх юм бэ? Энэ татвар хүрдүүлэлтээ хаанаас гаргаж өгөх юм бэ? Бид нар энэ бүгдийг чинь гаргаж өгөх юм бол одоо энэ ажилчдын цалин хаанаас гаргаж өгөх юм бэ? Та бүгд нийслэлийн удирдлагууд, та бүгд бид бүгдийн өмнөөс татвар төлөхгүй дотор та бүгд татвараа төлөхгүй байлаа гэх юм бол бидний цалин нисгий агч нарын маань цалин энэ ажилчин албаагч нарын маань цалин бүгдийн зогсоочноо татвараа төлж иж та нар энэ дараагийнхын татаасаа ав гэдэг энэ асуудлаа ярина. Тэгэхээр бид нар энэ дээр чинь одоо л хөдлөхгүй бол оройдох гэдэг юм санагдаад байна. Тийм учраас та бүгд энэ хурлаа зарлж энэ Баянзүрх дүүрэгт тавьсан энэ өндөр татварыг бүх бус дүүргүүдэд тэгш хүртээмжтэй тавьж өгнө үү? Энэ асуудал дээр чинь бид нар бас асуудлыг ярьж байгаа маа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь зүгээр өнөөдрийн энэ тавьсан 27.2 тэрбум зөвхөн Баянзүрх дүүрэг дээр шүү. Бусад бүх дүүрэг дээр нэг ч төгрөг нэмээгүй. Хоёр хүний хэрүүлээс болж яагаад Баянзүрхийг ингэж алагчилж, яагаад зөвхөн Баянзүрх дээр ийм том шийтгэл ногдуулж байгаа юм бэ? Бид нар энэ татварын орлогыг бүрдүүлж чадахгүй, тэгэх боломж ч байхгүй. Энэ дээрээ та бүхэн анхаараач. За өнөөдөр би бол 13 мянган хүний л төлөвлөж одоо яриа гэж бодож байна. Бусдыг нь бол дүүргийн хэмжээнд бол манай төлөөлөгч нар бол ярьчих бах. За би энэ дээр нэг л зүйлээ гайхаад байгаа. Одоо Баянзүрх дүүрэг дээр 27.2 тэрбум төгрөгийг нэмж тавьж байгаа. За ингээд нэмж тавьж байгаатайгаа адилхан тэр тэгш боломжийг нь олгож өг. Бид нар нэг ийм л юм өргөхөд хүсэж байгаа. Ер нь тэгээ ингэж чаа. Одоо Баянзүрх дүүрэг дээр ганцхан одоо бараг 44% орчмоор татвараа нэмэгдүүлчингүүтээ өнөөдөр зүгээр нэг юм эхийн ницээж туглан тураахгүй гэж байгаа юм шиг нэг жоохон юм орхичдаг. За би нэг л юм би хорооныхоо хэмжээнд нэг л жишээг би ярмаар байгаа юм. Би нэг л жишээ яриа. Би 2024 онд нийслэл Улаанбаатар хотын захирагч Нямбатар гэдэг хүнд би өөрийн биеэрээ би өөрт нь би одоо манай 40-р хороонд ийм асуудал байна. Баянзүрх дүүргийн 40-р хороонд ийм асуудал байна гэдэг. Ингээ асуудлаа тавьж байсан. Энэ асуудлын хариу 2 жил ирээгүй. Надад 7 хоногийн дотор хариулт өгнө гэсэн. За энэ юу вэ гэхэлэр манаас хороо ямар ч улсын сургуульгүй ганцхан цэцэрлэгтэй. Тэр цэцэрлэг нь салбар харьяа цэцэрлэг буюу ерөөсө 2хан ангитай 50 хүүхэд хүлээж авдаг. 13 мянган иргэн штэ. Тэгээ өнөөдөр ингээд одоо ярьж байгаа юмнууд нь бүр айгүй хөгийн заяа. За тэр нэг 27.2 тэрбум төгрөгөөр татвараа нэмэгдүүлж байгаа. За ингэнгүүтээ тэрийг одоо зарцуулалтуудыг нь яаж нэхэр 8 тэрбум төгрөгийг захирагчийн ажлын албан дээр тавьж байгаа. Захирагчийн ажлын алба өнөөдөр тэр 8 тэрбум төгрөгөөр юу хийж байгаа юм бэ? 8 тэрбум төгрөг. 8 тэрбум төгрөг дор хаяж 2 сургуулийн мөнгө шүү. 2 сургуулийн мөнгө. Тэгэхэд энэ зөвхөн би хорооныхоо хэмжээнд ярьж хахад манай сургууль цэцэрлэггүй байж хахад энэ 204 хороонд хичнээн сургууль цэцэрлэггүй хүүхдүүд нь илүү одоо 3 ээлжээр хичээлж байгаа. Ийм сургуулиуд хороодууд байна. За 44-р сургуулийг би яриа. 3 ээлжээр хичээллэхээр шахсан. 2 жилийн өмнөөс эхлүүлээ за нэг түрээсээ байраа ингэ болоод хүүхдүүдэд бараг коридорт нь гарах гад ийм байдалтай өнөөдөр хичээллээд ингэж явж байна. 44-р сургууль 5 хорооноос хамран сургуугтай оргоор хүүхдүүдэд авдаг. Дац нь хэтэрсэн. 53-р сургууль өнөөдрийг хүртэл одоо түрээсээ байранд явж байна. 44-р сургууль захирагчийн ажлын албанд 8 тэрбум төгрөг тавьж авах үед тэгж сэтгэж авах үед 44-р сургуулийн хүүхдүүд караокены байранд хичээл нь ордог байсан. Өнөөдөр бид нар энэ боломжийг бид нар ярмаар байгаа. Би 2 жилийн өмнө тавьж байсан гэдэг асуулт маань юу байсан бэ гэхэлэр манай 40 ширхэг гараж байна. Гаражийн эздүүд нь буулгал
За цэцэрлэг сургууль барих юм бол хамаа алга бид нар буулгахыг 100% зөвшөөрж байна гэд ингээд уулзаад манай хүмүүсийн иргэдийн гаргаж байгаа санал нь энэ вэ? Зөвшөөрж байгаа бичиг нь энэ байна. Та энэ асуудлыг шийдээд өгөөч гэхэд гараж шиг амархан юм байхгүй. Би чам 7 хоногийн дараа хариу өгнө гэсэн. 2 жилийн дараа 2 жил 3 сарын дараа өнгөрсөн жилийн намар. За одоо тэрийг хэлхэн зүг байх гэж би бодож байна. Би бол захирагчийн ажлын албаны тэр 8 тэрбум төгрөгийг одоо миний ярих гээд байгаа зүйл шиг л юм зарцуулах болов гэж би бол хардж байгаа. Би бол хардах хэрэгтэй. Юу вэ гэхээр өнгөрсөн жилийн 9 сард хороодын засаг дарга нарын уулзалтыг Нямбатар гэдэг одоо Нямбатар дарга гэж хэлхээс нэр үнэндээ ичж байгаа байхгүй юу? Хүн найрамдал аваачж агаад хороодын засаг дарга нарын уулзалтыг хийж исэн. Энэ дээрээ 2 жил 3 сарын дараа надад шийдвэрлэх боломжгүй. Нөхцөл бүрдээгүй. Ийм хариулт өгж байгаа байхгүй юу? Гэтэл цэцэрлэг сургуульгүй тэнд хичнээн мянган хүүхдүүд энэ 44 дугаар сургууль 5 хорооны хамрын сургуультай оргийн хүүхдүүдийг авдаг 10 гаруй мянган хүүхдтэй хүүхдүүдийн илүүдэлтэй анх байгууллагдахдаа нэг 2-3 мянган хүүхдийн даацтай ингээ байгуулагдсан. Ийм сургуульд 10 мянгаар нь чихчээд өнөөдөр тэгээд нэг юм бүр ингээд тэр нэг авсан 27.2 тэрбум төгрөгнөөс ядаж Баян зүрхтэр нэг сургууль тавиад өгчихгүй дээ. Ер нь бол тэгш боломж байж аж тэр нийгэм шудраг байна шүү, тэгш байна шүү. Би зүгээр энийг хэлэх гэсэн 13 мянган хүнийхээ өмнөөс өнөөдөр төлөөлөд энд сууж байгаа. За, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаас сая 3 сарын 2-ны өдөр төсвийн тодтогдол хийж Баян зүрх дүүргийн татврын татаасыг 27.2 тэрбум төгрөгөөр ингээд нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээрт Баян зүрх дүүргийн татвар төлөгчд иргэд 27.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ямар ч боломжгүй. Хоёрдугаарт Баян зүрх дүүрэг улсын эмнэлэггүй ганц дүүрэг. 27.2 тэрбум төгрөг гэдэг чинь бүхэл бүтэн 80-аас 100 хүний ортой бүсийн онцлогоо амралтаар бүхий 2 эмнэлэг барих хэмжээний мөнгө гэж би тооцож байгаа. Тэгэхээр энэ мөнгөөр одоо бид бүхэн энэ Баян зүрх дүүргийнхэн 500 мянган иргэдэд үйлчлэх аслагдсан хороодод байгаа иргэдтэй тэр нэх хүүхдүүдэд хурж очих тэр эмнэлгийг бид нар байгуулах хэрэгтэй. Тэгэхээр Баян зүрх дүүрэг татврын ялгуурл энэ шудраг ус зүйлээс бид бүхэн иргэдэд хамгаалах үүрэгтэй. Иргэдийн урлагийн төлөөлөгч нар маань бид нар ийм үүргийг иргэдийнхээ өмнө хүлээж сонгогдсон төлөөлөгч нар байгаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн энэ шаардлагыг Нямбатар гэдэг хүнд хүргэж байна. Нямбатар яагаад энэ 14 дугаар сургуулийн гадна талын шатхан түгээх станцыг буулгахаа болчихоо? Яагаад энэ 2 сургуулийн байршилд газар чөлөөлж байгаа зогсчихваа? Зүгээр явж ирсэн ажил шүү дээ. Одоо энэ шухлаа зоологийн нүүлэх шийдвэр чинь гарцсан. Шүүхтээр ялцсан. Одоо тэр таны шийдвэр чинь. Зүгээр 2 хүн хоорондоо ирэлдээд муудалцаад ингээд энэ 50000 иргэний эрх ашигын хүнд байна тийм ээ. 6000 хүүхд сурж байгаа энэ сургуулийг үйл хүндэтгээд ингээд ажиллаа хийхэ болчихов. Лацдах гээд хүмүүс ирсэн нийслэлээс том албан тушаалтын яриад та нар наадхаа зогсоож 4 хоног та нар шатхан тасалтаад байна. 4 хоног хүлээч. Тэгээ бид нар үйл ажиллагааг зогсооё гэж ингэж ярьсан шүү дээ. Тэгээ одоо Нямбатар Батамгалан гэж 2 хүн хоорондоо хэрэлдэхээр Баян зүрх дүүргийн хүүхдүүдийг үл ойшоодог. Баян зүрх дүүргийн иргэдийг үл ойшоодог. Ингэж одоо тэгж муухай буруу санаж болохгүй шүү дээ. Энэ ажлаа зүгээр хийгээд ингээд явуулдаа. Тэгээд одоо ингэж нэг бас ингэж илүү үзэж одоо ялгуурлан гадуурхаж байгаа чи одоо төгслийн маш том саад шүү дээ. За нийслэлийн Монгол Ардын нам 101 жилийн түүхтэй ийм байгууллага. Тэгэхэд өнөөдөр энэ өнгөрсөн хугацаанд энэ 100 жилийн хугацаанд нэг ч удаа ингэж энгийн жирийн гишүүнийхээ эрхэнд ингэж халдж исэн удаа түүх баг. Тийм учраас энэ нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга ажиллаж чадж байгаа юу? Уг нь энэ дарга хийж байгаа хүн чинь энэ ЭВ-ийг эрхэмлүүлэх, энэ нэгдлийг сахиулах ийм учиртай, ийм гол зарчмыг бариад ажиллах ёстой хүн. Гэтэл дүүргийн намын хорооныхон дарга нь өөрийнх нь дургу хүрсний төлөө худал үнэн үгэнд итгэж ингэж Баян зүрх дүүргийг алга үзэж
ингэж байгаа чинь үнэхээр болохгүй. Тийм учраас өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас нийслэлийн Монгол Ардын намын гишүүнээр сууж байгаа олон төлөөлөгч бий. Нийслэлийн Монгол Ардын намын дөрвийн гишүүдийн 4-1-ийг Баянзүрх дүүргээс бүрдүүлдэг. Тийм учраас таныг нийслэлийн Монгол Ардын намын хорооныхоо хурлыг хуралдуулаач. Энэ асуудлаа нэг талд нь гарга. Өнөөдөр энэ жижигхэн асуудал 2 хүний хэрүүлдээс чинь болж Баянзүрх дүүргийн 500 мянган иргэн хохироод ингэж үлдэж болохгүй. Битээ ингэж хувь хувьсгалын асуудлаа ажил албатайгаа хольж бай. Хамгийн арчаагүй хүний зан. Улс төрч хүн байж ийм зан гаргаж болохгүй. Тодорхой зарчимтай байж ёстой гэж одоо бид бүхэн үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр бид бүхэн нийслэлийн засаг даргын хамгийн газар дээр очиж Нямбатар танд шаардлага хүргэх болно. Энэ шаардлагыг хүлээж авах хүртэл чинь бид бүхэн жагсаал зохион байгуулна гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.